Сайн байцгаана. Өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. 2025 оны 10 дугаар сарын 15-ны орой ажлын урт өдрийн дараа 34 настай Вьетнамын Лавен Туан үйлдвэрээсээ гарч гэрийн зүг яв. Тэр эхнэрийнхээ хамт Хирошимагийн Нишидүргийн Накахиро оролцолд 14 давхарт амьдардаг байжээ. Туан хаалгаа онгойлгоход түүний урд нэгэн аимшигтай дүр зураг өгтөв. Зочны өрөөний голд эхнэр нь хөдөлгөөнгүй эвдэж байлаа. Түүний бие цуснд будагдсан, ус нь шалны үдэ автан дээр наалсан, нүүр нь цонхисан байжээ. Өрөөний дотор цусны хурц үнээр ханхалж амьсгаа авахд ч хүнд байсан гин. Туан сандарч гүйж очиод эхнэрээс гисэрч нэрийг нь дуудан ашгачжээ. Гэвч хариу байсангүй. Түүний бие мөс шиг хүтэн толгоон шархнаас нь цус туслаар гожиж шалан дээр улаан тал богтож байлаа. Балмагцсан Туан гадагшгүйж тулсамж ирсэн. Тэр гудамжинд хашгицсаар Хирошимагийн Нишидүргийн цагдаагийн хэсэгт очиж юу болсон тухайгаа сандран ярьжээ. Түүний хоолой чичирч үг бүр тасалдаж байсан ч цагдаа нар түүний яриаг сонсоод энэ зүгээр нэг осол биш гэдгийг шууд ойлгосон юм. Хирошима бол Японы хамгийн тайван аюулгүй хотуудын нэг. Тийм хотод ийм зүйл болох нь маш ховор. Гэвч тэр орой болсон зүйл энгийн осол байж таарахгүй гэдгийг тэд ойлгож байлаа. Цагдаа нар болон түргэн тусламжийнхан хэргийн газар дээр ирэв. Хаалгыг онгойлгоход байранд яг Туаны хэлснээр аимшигтай дүр зураг өгтөв. Зочны өрөөний голд Вьетнам эмэгтэй цогцос эвтэж байлаа. Түүний урт ус цустай шалан наалсан, нүүрэн цайсан, нүдэн баг зэрэг нэлттэй. Бүр яг юу болж байгааг ойлгох завгүй нас барсан мэт харагдаж байсан гэдэг. Цогцсны эргэн тойронд цус хаасайгүй үсэрчээ. Хан сандлын хөл шал бүгд цустай. Толгойн байсан газарт их хэмжээний цус урсан том улаан хүрэн талд тогтсон байв. Тэр эмэгтэй өвхөөсөө өмнө их цус алдсан нэлт байлаа. Өрөө дотор бүх зүйл сүйдсэн байв. Ширээ сандлууд оронгороо эргэж, шил хаяг хагарч, шалаар дүүрэн аягны агархай. Хувцас ид тогшил газар хөглөрч, бууд өртөл унсан байжээ. Цусанд норсон хүнжил дэр шалан дээр тарж, яг л аимшигтай тэмцэл өрнсөн мэт дүр зураг өлтжээ. Энэ бүхнээс харахад хохирогч амиа хамгаалахаар хүчтэй тэмцэн бололтой. Гэхдээ мөрдөн байцаагчдын анхаарлыг хамгийн их татсан зүйл бол цустай утлын мөр байлаа. Тэр мөр хохирогчийн байгаа газраас эхэлж хаалганы зүг чиглэн үргэлжилсэн байв. Зарим нь тод, зарим нь бүдгэрсэн. Яг л алуурчин цусанд хөлөөд үрээд сандарсан байдалтай гарч цугцсан мэт. Цагдаа нарт энэ бол маш чухал нотлохой байв. Хохирогчийн хаалганы гадна байрлах хамгааллын камер эвдэрч линз нь хагарсан, цахилгаан утсыг нь суг татсан байлаа. Энэ нь санаандгүй зүйл биш гэдг нь тодорхой байв. Цагдаа нарт эвдэрсэн камер хамгийн ноцтой сэжүр байлаа. Хэрвээ энэ халдлага хувийн өв сонзонгийн хэрэг байсан бол сэжигтнийг олох хэлбэр байх байв. Харин зүгээр нэг дээрэн байсан бол энэ байрны хэн нэг нь дараагийн бай болох аюултай гэсэн. Байрны хүмүүс цочирдож айц давтсан тул гэрээсээ гарахаас имэж байлаа. Цагдаа нар орц гарц бүгдийг хааж хамгаалтын шин татан бүс тогтоож хэргийн газрыг битүүмжилжээ. Шүүх хэмэлгийн баг газар дээр нэрж эмч нартай хамт урьдчилсан үзлэг хийв. Дэд хохирогчийг болохоос өмнө нас барсан гэж тогтоосон. Толгойн хэсэгт үсийг нь нэвцүүлсэн, хух руу гүн орсон гүн шарах байсан. Хурц эрттэй зүйлээр цогсон тодорхой байв. Биеийг зөөлөн эргүүлэхэд гар мөр орчимд олон хөхний цэлэрчээ. Эдгээр нь хин нэгэн түүнийг хүчтэй атгаж эсвэл зогсны улмар байв. Энэ нь тэр амиа хамгаалахаар тэмцэж байсан. Гэхдээ хүч нь үрээгүй харуулж байлаа. Мөн түүний хумс хугарч доор нь жижигхэн арьс үс наалцсан байв. Энэ нь тэр алуурчтай ноцтолдож түүний арьсыг маажсан. Өөрөөр хэлбэл гинт хэрэгтний энхээ үлдсэн байж магадгүй гэлтгэж байлаа. Цагдаа нар орон сууцны бүх булан бүрийг шалгасан ч ямар ч зэвсэг олдсонгүй. Ор шүүгээ галтоогооны ширээ бүр тагт хүртэл нэг бүрсэн шалгасан ч хэрэг болох зүйл байгаагүй. Энэ нь алуурчин зэвсгээ авч явсан эсвэл гэр дотор байсан зүйл. Жишээ нь галтоогооны утга төмөр саваа зэргийг ашиглаад дараа нь устгасан байх магадaltaй гэсэн дүгнэлтэд хүргэв. Мөн мөрдөн байцаагчид үүнийг сонсоод нэг зүйл итгэлтэй болов. Алуурчин бол тооцоотой хүн. Тэр зөвхөн харгас бус бас мөрөө дарахтаа туршлагатай байжээ. Хохирогчийн гар доороос түүний гар уцалдсан ч дэлгэцэн хаагарсан байв. Тэр уцаар туслан тутах гэж оролцсон бололтой. Гэхдээ амжаагүй байна. Нэг ширхэг таавчг нь өрөөний буланд, нөгөө нь хаалганы дэргэд төвтөж байв. Магадгүй тэр хаалга онгойлгож байхдаа гинэд дайралтанд өрцөн байж болох юм. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар энэ бол маш хүчирхийлэлтэй айдас хүйцээр дүүрэн хэрэг байв. Хохирогч гэртээ тайван байсан, ямар ч сэжиг аваагүй байхад нь гинэд халдсан байжээ. Тэр сүүлчийн мөч хүртэл тэмцсэн ч алуурчны хүч илүү байлаа. Тэр газар дээр амьсгал хураасан байв. Шалан дээр үлдсэн улаан хөлийн мөрүүдээс харахад алуурчин яаран зүгтсэн нэлт. Айсандаа юу эсвэл хийсэн зүйлдээ чочирсан уу хинч мэдэхгүй. Харин цагдаа нарын хувьд нэг л зорилго байв. Тэр мөрийг дагаж алуурчныг альбалах, хурдан илрүүлэх. Тэд газар дээрээс олдсон бүх нотлохоог нэг бүрчлэн цуглуулж дараагийн шатны мөрдлөгөө эхлүүлв. Удалгүй хохирогчийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирсэн юм. Хохирогч эмэгтэй бол 30 орчим настай Вьетнам эмэгтэй. Нэр нь Нуан Тин. Тэр хэдэн жил Японд ажиллаж амьдарсан нөхөртөөгөө хамт амьдардаг байв. Нөхөр нь Леван Туан. Механикийн цэхэд ажилладаг нэгэн.
Хохирогч эмэгтэй өөрөө цагийн ажил хийдэг, гэр бүлдээ илүү сайн амьдрал олж өгөх гэж гадаадд ирсэн нэгэн хүн байв. Тэр хоёр 8 настай хүүхэдтэй. Гэхдээ хүүхдээ Вьетнам дахь өвөө эмээд нь төр байлгах шийдвэр гаргажээ. Тиймээс хүүхэд нь Японд тэдэнтэй хамт байгаагүй. Тэдний амьдрал хөшрүүдийн нүдэнд энгийн намгүм ямар нэгэн сэжиг мэддэхгүй байсан гэж хүмүүс ярьж байв. Хохирогч эмэгтэй ихэнхдээ найрсаг тусрах хүн байв. Вьетнамчуудын дунд ч түүнийг бүгдээрээ сайхан ханддаг, тусалдаг хүн гэж хэлдэг байсан. Тийм учраас энэ аллах олон хүнд итгэмээргүй санагдав. Гэхдээ мөрдөн шалгалтын явцад нэг чухал баримт илрв. Тодорхойлбол энэ эмэгтэй 2025 оны 5 дугаар сард гэрийнхээ ойролцоо танихгүй эмэгтэйд зодуулсан тохиолдол бүртгэгдэж байсан. Тэр үед хохирогчийн гар мөрөнд шарах сориг үлдсэн ч амь насаа алдаагүй. Хохирогч тухайн үед царайг нь сайн хараагүй, гэхдээ гэмт хэрэгтэн аас зүрхтэй дунд зэргийн биетэй хоолой танил санагдсан гэж мэдүүлж байжээ. Найзууд нь ярихдаа тэр явдлаас хойш хохирогч эмэгтэй их өөр болсон гин. Тэр үргэлж хин нэг нь намайг хаа нэгтэйгээс ажиглаад байгаа юм шиг санагддаг гэж хэлдэг байсан байна. Энэ явдал өмнө болсныг цагдаа нар анзаарснаар хэргийн чиглэл өөрчлөгдөв. Тухайн зодон ба энэ аллагын байршил хэм маяг нь ижил төстэй байсан учраас мөрдөн байцаагчид хоёр хэргийг холбон үзэхээр шийдсэн. Магадгүй энэ хоёр явдал нэг хүний үйлдэл байж болох юм. Эсвэл хоорондоо ямар нэг холбоотой байж мэднэ гэж үзсэн хэрэг. Ингээд хэрэг гарснаас хойш хэдхэн цагийн дотор Хирошимагийн цагдаагийн газар тус хэрэгт илүү анхаарч 70 орчим мөрдөгчтэй тусгай баг байгуулсан. Мөрдөн байцаагчид хохирогчийн өдөр тутмын амьдрал, ойр дотны хүмүүстэй ярилцаж, түүний сүүлд хинтээ ярилцсан ямар асуудал тулгарч байсан зэргийг нэгтэлж эхлэв. Энэ явцад хохирогч эмэгтэй сүүлийн үед нөхөртөөгөө холбоотой зарим асуудал, мөн өөр нэгэн хүнтэй холбоотой асуудлыг найзуудаа ярьсан байсныг олж мэдэв. Эдгээр мэдээллүүд нь мөрдөн шалгалтыг шинэ эргэлт рүү хөтөлж, мэргэжлийн багууд өдөр шөнөгүй шалгалт явуулж эхэлсэн. Одоогоор мөрдөн байцаалд үргэлжилж, үнэн бодит баримтууд цуглаж байгаа тул цагдаа нар тайван гэгч нь эцсийн дүгнэлт гаргахын тулд бүх боломжит чиглэлд шалгаж байв. Цагдаа нар хохирогчийн орон сууцанд камер байхгүйг мэдээд эхэндээ сандарсан. Гэхдээ тэд бууж өгсөнгүй. Байрны орц, гудамж, дэлгүүрийн эргэн тойрны бүх камеруудыг шалгаж эхэлжээ. Олон цагийн бичлэгийг шүнжин шалгасны эцэст нэг зүйл анхаарал татав. 10 дугаар сарын 15-ны өдрийн үд орчим. Яг хохирогчийн нас барсан гэж үзсэн үеийн бичлэгт нэг эмэгтэй харагдсан байв. Тэр малгай маск зүүсэн хурдаа алхаж явжээ. Толгоогоо доош гудалгаж камер руу ч харсангүй. Түүний хөдөлгөөнд нэг л сандрал бас айдас мэдрэгдэж байв. Хамгийн сонирхолтой нь бараг нэг цагийн дараа яг тэр эмэгтэй дахин гарч иржээ. Энэ удаа гартаа жижиг цүнх барьсан байв. Камерын дүрсний чанар муу байсан ч урт хар үсээ боосон Аз төрхтэй эмэгтэй гэдг нь тодорхой харагдсан. Цагдаа нар энэ дүрсийг наривчлан задлан шинжилж, хөлийн алхаа, биеийн хэлбэр, цэцэгтний биеийн өндөр, нас зэргийг тоцоолсон. Дунд зэргийн биетэй 25-аас 35 насны эмэгтэй. Тэдний таамгаар алуурч нь тухайн орон нутагт амьдардаг хүн байж таарна. Яагаад гэвэл тэр хохирогчийн гэрийн байрлал, нөхрийн ажлын цаг, хаалганы хамгаалтын сул талыг яг мэдэж байсан байлаа. Тиймээс цагдаа нар Хирошима хотын Вьетнам эмэгтэйчүүдийн бүртгэлийг нэг бүрслэн шалгаж эхэлсэн. Тэгэхэд нэг нэр гарч ирлээ. Динди Хуан, 32 настай Вьетнам эмэгтэй. Тэр Хирошимад техникийн дадлагч хөтөлбөрөөр ирсэн. Хотын нэгэн үйлдвэрт ажилладаг байжээ. Гадаад орсон суугчдын дунд чимээгүй, асуудалгүй хүн гэж танигдсан ч цагдаа нар түүний тухай илүү гүнзгий ухаж үзэхэд олон сонин зүйл гарч ирэв. Хуанг захим сүлжээнд Хуанг Чэри гэдэг нэрээр идэвхтэй байдаг байв. Түүний найзын чагсаалтанд хохирогч эмэгтэй нөхөр байжээ. Тэдний харилцаа сүүлийн саруудад илүү ойр болж цэжиг төрүүлэхэд зурвсууд солилцсон байв. Цагдаа нар тэр хоёр ямар холбоотой байсан мөн өмнө нь болсон халдлагад Хуанг холбоотой эсгэж шалгаж эхэллээ. Гэхдээ нотлох баримт хангалтгүй байсан тул тэд Хуангийг нууцаар ажиглаж хяналт тавихаар шийдсэн юм. Хуанг хэдэн өдөр ажиллаа тасалж бараг гэрээсээ гараагүй байв. Хэрэг гарснаас яг 10 хоногийн дараа цагдаа нар түүний түрээсийн байрыг нэгжих зөвшөөрөл авч гинтийн шалгалт хийжээ. Тэр үед олдсон зүйл мөрдөн байцаагчдын таамгийг батлсан юм. Шүүгэнээс нь олдсон пүүзний улны хээ хэргийн газрын шаланд үлдсэн хөлийн мөртөө яг таарч байв. Мөн пүүзний улан дээр хатсан хүрэн тал байв. Шинжилгээгээр тэр нь хохирогч эмэгтэй цус болох нь тогтоогдсон. Түүнээс гадна цагдаа нар хар өнгийн хөрөм, бейсболын малгай олсон нь камерын бичлэгээр гарсан хувцастай яг ижил байлаа. Эдгээр баримтаар Хуанг гол шижигтэн болж цагдаа нар түүнийг газар дээр нь баривчилжээ. Хуанг баригдах мөчид сандарсан ч юу ч хэлээгүй. Түүнийг саатуулах үед саарал хувцастай царайн цонхиж камер руу арахаас зайлсхийж байсан гэж гэрчүүд хэлсэн. Түүнийг Хирошимагийн цагдаагийн хэлтэс тавьчирч байцаал эхэллээ. Гэхдээ тэр дуугүй байв. Ямар ч хариулт өгөхгүй өмгөөлөгчтэй уулзах хүсэлт гаргасан төдий. Цагдаа нар олон хоногийн турш түүнтэй ярилцсан ч Хуанг нэг ч үг унгаагаагүй юм. Гэвч баримт нотлохоо хангалттай байлаа. Камерын бичлэг дээрх дүрс, гутлын мөр, цусны шинжилгээ бүгд хохирогчийн эрэгтэй таарч байсан юм. Тиймээс цагдаа нар түүнийг хууль бус нэвтрэлт аллах үйлдсэн хэмээн аль бие усаар буруутгав. Цагдаа нар одоо нэг асуултад төвлөрчээ. Хуанг яагаад ийм зүйл хийв? Яагаад тэр эмэгтэйг ийм харгас аргаар хүнөөсөн юм бол? Тэр үед Японд ажиллаж амьдардаг Вьетнам иргэдийн дунд цуу яриа тархав.
Хүмүүс Хуанг болон хохирогч эмэгтэй нөхрийн хооронд ямар нэгэн харилцаа байсан гэж ярьж эхэлсэн. Нэгэн Вьетнам хүн хохирогч эмэгтэй хувийн месчүүдийг нийтэлжээ. Тэнд хохирогч эмэгтэй нөхөр өөр нэгэн Вьетнам эмэгтэйтэй холбоотой болсныг мэдсэн тухай бичсэн байв. Тэр эмэгтэй нь Хуанг байж магадгүй гэж тэр үед хохирогч эмэгтэй найздаа бичсэн байжээ. Мэдээгээр дамжуулан олон нийт энэ хэрэг зүгээр нэг аллага биш, харин хайрын гурвалжны эмгэнэл төгсгөл байж магадгүй гэж дүгнэв. Хохирогч нөхрийнхөө нууц амарг эмэгтэйтэй нэг бус удаа маргалцсан байдаг. Хуанг харин нөхөртөө татансаж Японы визний хугацаагаа сунгуулах зорилготой байсан гэх яриа гарчээ. Учир нь түүний ажиллах виз дуусах төхөж байсан бөгөөд Японоос буцахгүй тулд тэр өөр арга хайж байсан байж магадгүй байв. Эдгээр баримтууд ил болох тусам мөрдөн байдлаагчдын тамга илүү тодорхой болж эхэлсэн. Хуанг хохирогч эмэгтэйг устгахыг хүссэн байж магадгүй. Учир нь тэр нөхөртөө нуулздаг байсан бөгөөд нөхрийг нь өөрийн болох гэж оролцсон бололтой. Цагдаа нар одоогоор түүний амнаас ямар нэгэн мэдүүлэг авч чадаагүй ч хэрэгтэй холбоотой бүх нотлогоо уйлдааг нэг бүрчлэн цуглуулсаар байлаа. Хуанг бол санаатай урдчлан төлөвлөсөн хүн гэдэг нэлт байв. Тэр хохирогчийн нөхрийн ажлын цагийг мэдэж байсан. Хохирогч гэртээ ганцаараа байх мөчийг хүлээж хамгаалтын камерыг зориуд эвдэлсэн байв. Тэгээд хаалга онгоомогц халдаж амийг нь хөнөөсөн. Дараа нь түүний гэрийг нэгжиж хэдэн 10,000 йен мөнгө болон үнэт хэдэл авсан ч тэр гол зорилго нь дээрэн биш байсан нь илэрхий байлаа. Түүний зорилго адаархал, уур хилэн хорсол. Гэвч энергийн нөгөө талд нэг асуулт үлдэв. Хохирогч эмэгтэй нөхөр үнэхээр буруугүй юу? Тэр зөвхөн эхнэрээ алдсан хөөрхийн нөхрөө эсвэл энэ бүхний цаана өөр нууц байна уу? Хуанг баривчлагдсны дараа хэрэг шийдэгдсэн мэт санагдсан. Бүх нотлохоо түүн рүү чиглэж байсан. Цус, гутлын мөр, камерын дүрс, хувцс гээд бүгд. Яг л аллагын гол сэжигтэн тодорхой болсон байлаа. Гэвч хэрэг үүгээр дууссангүй. Вьетнам болон Японы эвлэл олон нийтийн сүлжээнд гинэд нэг сургалт харгаж эхэлжээ. Тэр нь энэ бүхний цаана хохирогчийн нөхөр өөрөө байсан юм биш гэсэн хардлага байв. Зарим хүмүүсийн хэлснээр нөхөр нь нууцаар Хуантай уулздаг байсан. Тэгээд энэ харилцааг эхнэр нь мэдсэний дараа Хуанг атаархал уур илэн давтаж хөнөөсөн. Харин нөхөр нь энэ бүхэнд шууд оролцоогүй ч мэдэж байсан байж магадгүй гэж таамаглав. Бас нэг хэсэг хүмүүс нөхөр нь Хуанд эхнэрийг аль гэж хэлсэн гэж хүртэл бичиж байлаа. Хамгийн аимшигтай нь энэ мэдээг батлах бодит нотлохой байгаагүй ч олон нийтийн дунд тэр дороо тархсан юм. Цагдаа нарын хувьд нөхөр нь тухайн өдөр ажлын байрандаа байсан. Цагийн бүртгэл нь тодорхой гэдгийг баталсан учраас аль бие усаар цэцэгтнээс хассан. Хүмүүсийн хувьд тэр одоо ч цэцэгтэй хүн хэвээрүүлсэн. Хуанг бас энэ бүх хугацаанд дуугүй хэвээр байлаа. Тэр бурууга хүлээн зөвшөөрөөгүй, бас няцаасан ч үг хэлээгүй. Түүний энэ хүйтэн 50 байдал олон унд улам түгшүүртэй санагдсан. Хэргийг мөрдөж дуусахад Японы цагдаа нар Дин Ти Хуанг нь хохирогч Нуан Тиний амь насыг санаатаагаар бүрлгэсэн гэж дүгнэж хэргийг прокурор шилжүүлжээ. Одоогоор шүүхийн шийдвэр эцэлэн гараагүй байгаа ч Хуанг хүнд ял авах нь тодорхойлогдож байна. Энэ нэрийг Японд амьдарч байгаа вьетнамчуудад айдас үлдээсэн. Хүний нутагт хүмүүр тус дэм итгэл найдварыг хүсдэг. Гэхдээ энэ хэрэг атаархал, хорсол, хайр дурлал ямар аимшигтай үр дагавар хүргэж болдгийг тодорхойллоо. Хохирогч эмэгтэй бол зүгээр гэр бүл хүүхдийн төлөө хөдөлмөрлөж байсан жирийн нэгэн эмэгтэй. Харин тэр нэгэн танил эмэгтэй атаархлын золиос болж хүний нутагт амь насаа алдсан юм. Хуанг одоо хуулийн өмнө хариуцлага хүлээж байгаа ч энэ хэрэг нэг л асуултыг үлдээсэн. Үнэхээр ганцхан тэрэл буруутай байсан уу? Эсвэл энэ бүхний цаана өөр нэг харанхуй гүн нууц нүгдэж байсан юм болов? Хариулт нь одоогоор байхгүй ч цаг хугацаа өнгөрөх тусам үнэн ил болно биз. Ийхүү энэ хэрэг Хирошимагийн Вьетнам гэр бүлийн эмгэнэл түүхэн өнөө хүртэл олон хүнд хариултгүй асуулт үлдээсэн аимшигт хэрэг болж үлдсэн юм. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ нүрээ дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.